залуу манлайл хөтөлбөрийн төгсөгч зориг сан Монголын залуучуудыг хөгжүүлэх дэмжих замаар Монголын боловсролын хоосон орон зайд нөхдөг. Beyond Scholars Programming төгсөгч. Энэ хөтөлбөр нь миний гадаад их сургууль суралцах мөрөөдлийн хамгийн анхны алхам байсан. Ийм ч учраас энэ хөтөлбөрөөр дамжуулж олон залуус би тусч байгаадаа маш их баяртай байна. Би байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн төгсөгч. Зориг сангийн хөтөлбөрт хамрагдсанаар надад маш олон боломж үе хаалга нэгдсэн. За мөн олон салбарын найз нөхдөдтэй болоод танилынхаа үрэтэлсэн. За эрхэм сонсогч та бүхэнд энэ өдрийн энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. EFP алумны хамт олонны зүгээс байгаль орчны манлайлал хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд Зориг Foundation алумны подкастыг эрхлэн гаргаж байгаа. За 2021 оны эхний дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэхүү дугаарын подкастын зочноор EFP 9 хөтөлбөрийн төгсөгч Мог пластикийн менежер Хонгор өргөд ирсэн байна. Цаг зав гаргаж бас подкастын зочноор хүрэлцэн ирсэн Хонгордоо баярлалаа. За баярлалаа. Та хэдийг ч гэсэн надад энэ подкастт оролцооч гэж санал болгосонд өрсөнд баярлалаа. Хамгийн ихний асуулт. Анх байгаль орчны манлайлал хэмээх энэ хөтөлбөртэй холбогдсон түүхээсээ бидэнтэй хуваалцаач. За эн чинь бас миний хувьд нэлээд урт удаан юм болсон юм аа. Өмнө нь би нэг усны залуу мэрэгчлэтнүүд гэдэг Wash Action гэдэг нэг төрлийн бус байгууллага байдаг. Тэднийхээс зарласан бас яг энэ байгаль орчны манлайлал хөтөлбөртэй төстэй хөтөлбөрт хамрагдчихсэн байхгүй. Тэгээ ерөнхийдөө яг энэ чиглэлийн хөтөлбөрүүд хүнд маш олон талын үр өгөөчтэй юм байна да. Хамрагдчихвэл зүгээр юм байна гэсэн дотроо нэг бодолтой явжсэн. Тэгээ байгаль орчны манлайл гэдэг энэ зориг сангийн хөтөлбөр байдгийг мэдээд 17 онд анх оролцох хүсэлт анкет бүгэлж ирсэн. Тэгээд эхнийхээ шатанд буюу нөгөө анкетынхаа шатанд тэнцээнд ярилцлагын шатанд орох болсон чинь би хөдөө ажиллаар томилолтод явж таарад. Тэгээд яхад нь өнөөдрийн хүртэл миний амьдралдаа явж исэн хамгийн урт томилолт буюу 33 хоногийн томилолт байсан. Яг тэр томилолтын үеэр нөгөө нэг асуугдах буюу нөгөө ам байдлаар өөрийгөө танилцуулах тэр шатанд таарад. Тэгээд очиж чадаагүй уцаар ярилцъя гэсэн боловч за чамд бас нас байна, цус байна. Ирэх жил оролцоорой гэд. Тэгээд тэр удаад оролцож чадаагүй. Тэгээд дараагийнх нь 18 онд бас анкетаа бөглөөд байгаль орчны манлайлал хөтөлбөрт оролцсон баг. Анх бол нэг иймэрхүү түүхтэй тий. За эхний удаад бол фейлдсэн байна шүү дээ тий. Эхний удаад бол амжилтгүй болсон гэсэн үг. Тэгсэн ч гэсэн бас дараа жил нь дахин анкет өгснөөс тууштай чанар нь үнэлсэн байхаа. Хөтөлбөрөнд оролцож байгаа оролцогчд болон багт хуваагдаад төсөл хэрэгжүүлдэг танаа одоо баг хамт олонны зүгээс ямар төсөлтийг хэрэгжүүлсэн бэ? Тийм бусад хөтөлбөрүүд дээр яасна гэдэггүй. Манай дээр болохоор эхлээ шууд нөгөө сэдвээр нь хуваацсан байхгүй. Хөрс ус агаар гэдэг одоо энэ чиглэлийг сонирхож байгаа нүүд нь аль вэ гэдэг. Тэгээд тэрэн дээр болохоор би өмнө нөгөө мастер юуны маань бакалаврын маань ажил хөрс байсан учраас хөрсний бохирдол дээр төвлөрч ажлыг сонгосон. Тэгээ нийтдээ манай баг 5 хүнтэй байсан. Тэгээ ярилцж байгаад бид нэр төслийн маань нэр болохоор биотери гэдэг. Хаягдл зай ураагаар цуглуулах гэх юм уу? Хаягдл зай ураагаартай холбоотой төсөл сонгож ажилласан баг. Төслийн үрээнд ер нь ямар үр дүн төрсөн бэ? За төслийн үрээнд болохоор бидний яг үндсэн зорилт болохоор яг хаягдл зай ураагаарыг цуглуулах гэдэг олон нийтээс. Тэгээд анх зорилготой бол нийтдээ нэг 10,000 ширхэг хаягдл зай ураагаарыг цуглуулъя гэж зорилт тавь ажилласан. Шалтгаан нь юу вэ гэхээр нэг ширхэг одоо энэ жигчийн урууны жинэтэй л хаягдл зай ураагаар гэхэд 4 м3 хөрс 8,000 литр усыг бохирдуулт юм байна гэдэг Калифорни их сургуулийн эрдэмтэд нэг судлаад гаргаад ирсэн баримттай бид нар танилцсан. Тэгэхээр нэг ширхэг хуруу зал ийм хэмжээний хор нөлөөг байгаль орчинд учруулж байгаа юм чинь гэдэг үндслэл дээрээс хаягдл зай ураагаар цуглуулъя. Тэгээ хоёрдугаарт нь болохоор монголчууд энэ талаар ерөнхийн нэг ойлголт ерөөсөй байдгүй. Тэгээд би энэ тэнд бас зарим нэг сургалтууд ороод явдаг. Тэгэхээр тэр сургалтанд орж байгаа хүмүүсээс ч ихсэн нэг асуулт асуудаг. Тэр нь юу гэхээр зай жажилж үзээгүй хүн байна уу гэд хазаж үзээгүй хүн байна уу. Тэгэхээр ер нь үзээгүй гэсэн хүн ер нь ховордоо нэг. Тийм шүү дээ. Би ч үзчихлээс. Тийм. Худалчунд бараг нэг 1000 дотор нэг үзээгүй байдаг баг. Тэгээд хэрглэж байгаа хэрэглэн энэ за тэгээд ялгаж хайдаг тэр хөвшилж байдгаа мэдээлж байдгүй. Тийм учраас энэ талын мэдээллийг дамжуулъя гэдэг зорилго өөрчлөөд энэ төслийг ерөөхдөө санаачилж бидэд ажилласан гэсэн. За хөтөлбөрийн эргэн харах юм бол хамгийн сэтгэлд тод үлдсэн дурсамжаа бидэнтэй хаваалцаач. За тод үлдсэн гэвэл мэдээж маш олон дурсамжууд байгаа. Тэр чинь нөгөө олон салбарын за тухайн цаг үедээ яг манлайлж яваа залуучууд оролцож байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас
нэгдүгээрт танилын хүрээ за тэгээд өнөөдрийн амьдрал дээр ч гэсэн хэрэг болж байгаа зүйлүүд маш их байна. Үлдсэн дурсамжууд за тэгээд ментор хийж байгаа багш нарын маань гэдэг олон дурсамжууд байгаа. Тэр дундаас одоо онцлох нь гэх юм бол яг өөрийн чинь сая асуухаар нэг юм л бодолд орж ирж байна л да. Яг хараахан нөгөө ментор багшийнхаа нэрийг мартчихлаа. Нэг багш байсан юм аа. Тэгээ биднэрт нэг асуулт тавиад. За чи нэгдүгээрт нь болохоор өөрийгөө 10 жилийн дараа үхнэ гэдгийг мэдвэл энэ 10 жилийн хугацаанд юу хийх вэ? Төлөвлөө гэд. Хоёрдугаарт нь болохоор за нэг 5 жилийн хугацаанд ч үгүй юм те. За тэгээд 2 жилийн хугацаанд 7 хоногийн хугацаанд гэд. Тэгээ ингээд үзэхлээр өмнө нь болохоор би яг тийм асуулт ч үгүй юм уу тийм нөхцөл байдалтай тулгуурч үзэж байгааг юм байл л те. Тэгээ бодоод үзэхлээр 7 хоногийн хугацаанд хүний хэрэгжүүлж бодох нэг юм нэг зүйл нэг өөр. За тэгээ 10 жилийн хугацаанд нэг өөр. Тэгээд миний 7 хоногийн хугацаанд тавьсан юм нь юу байсан бэ гэхээр гэр бүл 10 жилийн хугацаанд тавьсан юм нь юу вэ гэхээр гэр бүлээс илүү ажлын карьерч байт юм уу те. Тэр яг үндсэн тавьсан зорилгоуд ч байт юм. Тийм юмнууд байсан. Тэгээ эндээс нөгөө ментор багш маань юуг тайлбарласан бэ гэхээр хамгийн одоо ойрын зорилго нь тухайн хүнд хамгийн одоо хэрэгтэй ч юм. Тэр зүйлүүд байдаг. Тэгээ бодоод үтсэн чинь нэрэл бас тийм санагдчихсэн. Яг хүмүүс ингээд одоо би чинь залуу хүн ихнэр 2 хүүхэдтэй. Тэг яг ингээл ажил гээл яваад байдаг бас ард нь энийг орхитуулах гэдэг тал байдаг юм байна та ч гэдэг юм уу. Тэр зүйлийг яг тэр тухайн үед зурсгээд бас бодол болж орж ирсэн. Энэ бас санагдаж байна надад. За хөтөлбөрөөс олж авсан мэдлэг туршлага нь таны цаашдын карьер амьдралын хэм маягт хэрхэн яаж нөлөөлсөн бэ? За одоо хөдөлчөнд одоо бараг 180 градус эргүүлсэн гэхэд болно. Би тухайн үед болохоор байгаль орчны яамд мэрэгчлэлтийн хийдэг байсан. Их бичиг цаастай зурлалцсан ч юм уу тийм л хүн байсан гэж ойлгож байна. Тэгээд яг энэ хог хаягдлын чиглэлээр төсөл бид нэр багаараа сонгож авсан. За энэ ажилдаа ч гэсэн бас нэлээдгүй итвэх гаргаж өөрөө санаачлах гаргаж ажилласан. За тэгээ өнөөдөр би яг энэ хог хаягдлын чиглэлээр ажиллаж байгаа. Энэ ажиллах болсон шалтгаан шууд энэ EFP-тэй холбоотой гэсэн. Бид нар төслийнхөө өрөөнд Energy Resource гэдэг уулуурхайн компани байгаа шүү дээ. Тэнд очиж сургалтуудыг хийгээд нөгөө ялгаа ангилах савнуудаа тэдний нэг 10 ширхэг сав нийлүүлж хамтарч ажилласан. Тэгж явахдаа энэ хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтарч агаад одоо манай Мовпластикийн захирал Ган Эрдэнэ гэдэг хүнтэй хамт тийшээ сургалт орохоор явсан байхгүй. Тэгээд бит хоёр тэнд холбоодохтойгоо өнөөдөр ингээд хамтарч ажиллаа явж байна гэсэн. За хөтөлбөрөөс одоо шинэ ажлын мессенд очсон шүү дээ. Тий, хөтөлбөрөөс нэгэсэндээ шинэ ажлын мессенд очих гараагаа тавьсан гэсэн. За та бол мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж хийж бүтээж сурлаж байгаа залуусын төлөөлөл. Тэгэхээр олон залуус байгаль орчны малаалагчид гэх энэхүү подкастаар дамжуулан биднийг сонсож бас мэдээлэл авдаг. Тэгэхээр хэдэн танаж өөрийн өдөр тутмын амьдралдаа дадал хэвшил болгож чадсан байгаль орчин дээлтэй дадал зуршил болсон зүйлээ хуваалцаж. Дахиад нөгөө хогтойгоо холбогдож яалтчихгүй. Тий. Өмнө нь гэхэд манай одоо миний ч гэсэн ялгааг واخгүй. Гэрийн шургуулганд ингээл хэрэгтэй нь мэддэхгүй, хэрэггүй нь мэддэхгүй, дууссан, дуусаагүй нь мэддэхгүй батарейнууд ч гэдэг юм уу 1 2 3 4-өөр ингээл байж л байдаг. Одоо ч гэсэн магадгүй сонсож байгаа хүмүүс гэртээ байгаа шургуулга татаад үзэх юм бол дотор нь ямар нэгэн батарейнууд бас байж л байгаа гэдэг юм те. За тэгээ ганцхан батарей хэлтгүй нь хог хаягдал дээр бид нэр ерөөсөө анхаарлаа хандуулахгүй болохгүй юм байна гэдэг одоо хогтхон гэж гэдэг юм юу гэдгийг тэр зүйлийг бол тархинд маань аль хэдийн бүр суудсан байна. Энэ чиглэлээр ажиллаад одоо бас 2 жил шахах болох гэж байгаа. EFP-гээс хойш гэсэн. Тэгээ гэртээ бол одоо хог хаягдлыг бол яг яс ангилж хайж байгаа. Аюултайгийн тусад нь энгийн хунцруудын тусад нь юу гэдгийг тэр бүр нарийн ангилж хайж байгаа. Тэгээд манай гэрийн гадаа бол ялгаа ангилдаг сав байхгүй. Ажил дээр авчираад яг тэр хогнуудаа ингээ хаяа. Бусад хог хаягдл уу хүнсний хог хаягдмаа тэдгэрийг бол нэг цаагийн цэг рүү гал хайчиж байгаа. Тэгэхээр миний яг өөрчлөлт орсон энэ зүйлүүд гэх юм бол мэдээж нэгдүгээр хог хаягдл ангилж ялгах байна. Тэгээд зүгээр ингээд хэлж яхад энгийн сонсогдож байгаа юм шиг мөртлөө цаана маш олон эерэг үр дагаврыг биднэрт авчирч чаддаг. Хог хаягдлаа ангилж ялгаснаар. Тэгэхээр миний санал болгох зүйл бол хог хаягдлаа дор бүрнээ ангилж ялгаад хөвсчгээ гэдэг. Хог хаягдл ангилж ялгах гэдэг дотор зүйлүүд маань өөрөө маш олон салаа явчихна. Хог хаягдлын менежментийн зарчимд болохоор үндсэн нэг 4-5 зарчим байна. Нэгдүгээрт нь болохоор хог хаягдлыг их үүсвэр дээр нь бууруулах, үүсгэхээс урьдчилан сэргийлэх гэдэг. Тэр нь юу вэ гэхээр бидний мэдхээр нөгөө ногоо худалдан авалт хүртэл ороо авчиж байгаа.
ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа сав баглаа бодол нь ядаж байгаль орчин дээлтэй нөгөө дахин боловсруулагддаг материалаар хийгдсэн ч байт юм уу те. Гэх мэтчлэн ингээс сонголтуудыг хийгээд амьдралдаа хэвшүүлчих юм бол нэгдүгээрт байгаль орчинд маш их ээлтэй, хоёрдугаарт эсэргээрээ таны одоо нөгөө санхүүгийн хувьд ч гэсэн хэмнэлтүүдийг үзүүлэх боломж бас биднэрт харагдаад байдаг. Тэгэхээр энэ дадал зуршлыг санал болгох байна да. Аха. Яг одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байгаа вэ? Таны ажлын онцлог, ажилтай холбоотой одоо бусад арга барилаас сонсогчтой хуваалцвал. За яг одоо болохоор нэг үндсэн 3 чиглэл дээр анхаарч үйл ажиллагаа явуулж байгаа. Нэгдүгээрт нь болохоор Өмнөговь аймгийн Эсэг даргын тамирын газартай хамтраад 70 задах тот Өмнөговь аймгийн төвдөө тэнд ялгаа ангилтын нэгдсэн менежментийн ажлыг хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн 2020 онд бүтэн хэрэгжүүлсэн одоо дуусаагүй одоо энэ 21 онд багтааж дуусгах зорилготой ажиллаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр Өмнөговь аймгийн 70 задахтад нийтдээ орон сууц хотхон хорооллын 20 байршил, гэр хорооллын 100 байршил, нийтийн эзэмшлийн талбайн 14 байршилд ялгаа ангилах ажлыг Макуласт компани зүгээс хэрэгжүүлж байгаа. Хоёрдугаарт нь болохоор Баян зүрх дүүрэг болон Хаан уул дүүргийн тухайн Баян зүрх дүүргийн 26 дугаар хороо, Хаан уул дүүргийн 1-р хороог хороогоор нь сонгож аваад жишг хороод болох гээд бас төвлөрөд ажиллаж байгаа. Байгаль орчин ажилуулчлалын яамтайгаа хамтраад өмнө нь болохоор бид нөгөө дүүргээр нь сонгож аваад хог хаягдлын менежментийн ажлуудыг хэрэгжүүлээд байдаг байсан. Гэтэл хитрхи цар хүрээ маань том байна. Үр дүн биднэрт бодиттой нэг цэгт мэдэгдэж чадахгүй байна гэдэг үүднээс яг хороогоор нь сонгож аваад анхны хог хаягдлаа ялгаж ангилдаг жишг хороо болох гээд төвлөрч ажиллаж байгаа гэсэн. За тэгээ 3 дугаарт нь болохоор би өөрөө энэ байгаль орчны үнэлгээний чиглэлээр нэг компани удирдаад явж байгаа. Тэр чиглэлээр үйл ажиллагаануудыг эрхэлж байна. Таны ажлын бусаас ялгарх онцлог нь юу юм бэ? За онцлог нь гэх юм бол одоо би өөрөө яг бодоод идэг нь байгаль орчинд их ээлтэй нэг буянтай ажил хийгээд байна даа л гэж бодоод идэг. Тэгээ тэрнээсээ буцаагаад хүмүүсээс ч тэр яг ажлынхаа үр дүнгуудээс ч тэр эерэг нөлөөлөл тэр мотивацуудыг авч чаддаг учраас ирч хүчтэй ажиллаа хийж бас чаддаг юм болов уу гэж боддог. Ер нь ажилдаа ямар арга барилаар ханддаг вэ? За мэдээж ажлуудаа тодорхой маш нарийн хугацаатай, нарийн төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөхийнхөө өмнө мэдээж яг үндэслэл шаардлага нь юу юм бэ гэдгийг нь өөрөө маш сайн ойлгосон байх шаардлагатай гэж би үздэг. Тэгэхээр нэгдүгээр тэрийг ойлгож аваад хоёрдугаарт маш сайн төлөвлөөд за баг хамт олонтойгоо хамтраад ажиллах нь л ер нь гол зорилго юм да. За тэгээ тэрнээс гадна сүүлийн үед миний бодож байгаа юм гэхэлэр бас залуучууд бидний хувьд дутагтаад байдаг юм болов уу гэж хараад байгаа. Энэ сүүлийн технологи 900 гэдэг онлайнаар ажлуудыг хийж ин одоо бит байдлаар хүнтэй уулзаж харилцах юм уу тэр зүйлүүд бас жил ирэх тусамд багасч шүү дээ тийм. Тэрнээс шалтгаалаад яг энэ амьд харилцаанаас авж байгаа тэр одоо юу гэдгийг яг хоёр хүн ярьж байгаа хоорондын тэр филинг гэдэг юм уу яг нөгөө хүнийга мэдрэх тэр зүйлүүд залуу үе биднэрт бас тутмаг болоод байгаа юм уу гэж хараад байгаа. Яг одоо хүмүүстэй ингээд уулзаад явхлаар энэ. Тэгэхээр энэ зүйлүүд дээр ажиллах шаардлагатай юм байна гэсэн бодол төрж байгаа. Яг нөгөө хүнийхээ хэлэх гээд байгаа юм нь бас юу юм? Яг бодож байгаа нь юу юм бол гэхтээ. Тодорхой нэг ажлыг хийхэд сорилт бэрхшээлүүд бол толгордог тий. Тэгэхээр эдгээр сорилт бэрхшээлүүдийг хэрхэн яаж даван туулж ард нь гардаг вэ? За тэрэн дээр бол миний хувьд одоогийн байдлаар нэг тэгж тулгарсан жишээ гэх юм уу тийм зүйл бол бас байхгүй. За яг энийг одоо бүр яг яаж хийх вэ? Яавал зүгээр вэ гэсэн тийм юм. Одоогийн байдлаар тулгараагүй гэх юм уу. Тийм нэг бол хүнд үетэй тулгараагүй бол багасаа би бас нөгөө хүнд хүчээр ажлуудыг хийж ирсэн л дээ. 9-р ангиасаа эхлээл нэг ахыхаа тавилгын цехэд ажиллаад эхэлсэн ч гэдэг юм уу те. Нөгөө 32-ын тэнд манай нэг ах 30 зил 130 гээд нэг машинтай байдаг шүү дээ. Тийм машинтай илс зардаг байсан. Тэгээ илсэнд явдаг байсан ч гэдэг юм. Багасаа тэр хүнд хүчээр ажлуудыг бас хийгээд ирсэн. Тэр маань давуу тал болдог болооч гэж бас боддог. Тэгээд мэдээж ямар нэгэн ажил эхэлж байхад цаана хүрэх нэг зорилго гэж байгаа тийм. Тэр зорилготоо яаж хүрэх үү гэдгийг дотроо нэгдүгээрт миний хувьд хамгийн түрүүнд харахыг хичээдэг. Ямар замаар яаж үжих. Тэгээд тэр шат болгон дээрээ яг үйл ажиллагаагаа төлөвлөлөөд явхлаар төдийлнэх хүндрэлтэй юм одоогийн байдлаар миний хувьд бас гарч ирээгүй л.
Ойрын 3-аас 5 жилд зорж буй хамгийн одоо том ажил чинь юу вэ? За хамгийн том ажил гэх юм бол нөгөө л нэг ангилж ялах гэх. Ядаж 21 аймаг биш юмаа гэхэд Улаанбаатарчууд та. За тэр дундаа яг төвлөрч ажиллаж байгаа Баянзүрх, Хан уул гээд 2 дүүрэг баг. Сүхбаатар гээд 3 дүүрэг баг. За энэ дүүргийнхаа иргэдийг бас нэг 50% тач болтгой хог хаягдлаа ялгаж ангилдаг болчоосоо л гэсэн зорилт тавиал ерөнхийдөө ажиллаж байгаа. Тэгээ цаашлаад бол Монгол улсын маань иргэд болгон дор үрнэ хог хаягдлаа ялгаад ангилдаг болчвол бас энэ хорууд дээр миний төрсний зорилго бас нэг бүтэх баг. Залуучуудад хэрэгтэй 3 чадварыг нэрлэеч гэвэл ямар 3 чадварыг нэрлэх вэ? Сая яг залуучуудын нэг дутагдaltaй тал нь бол амьд харилцаанаас авах мэдрэмж нь арай дутагдаад ах шиг байна. Бас амьд нүүр тулсан ярьцлага гэдэг чинь одоо хоёулангаас ярилцж байгаа шиг боддоор ярилцахаас илүүтэй одоо энэ ковид цар тахлын үед ерөнхийдөө уулзалтууд бүгдөө л онлайнаар хийгдэг болсон байна. Онлайнаар найзуудтайгаа видео кол хийдэг болсон байна. Тэгээ энэ мэтчлэн одоо амьд харилцуул алдагдчихлаа юм л да. Тэгэхээр яг шинэ үеийн залуус гэж хэлж байгаа нь одоо ZT social ярьж байгаа хальтаа. Одоо хамгийн чухал гэж ерөнхийдөө өөрийнхөө бодлоор л те чухал гэж үзэж байгаа 3 чадрыг нэрлэлээр яа бас энэ 3 чадвар чухал гэж бодож байгаа гэдгийг бас тайлбарлав. За нэгдүгürt нь бол миний л бодол те. Төрөүний миний хэлсэн зүйл ялтчгүй мөн байх гэж миний бодож байна. Хоёрдугаарт нь юу вэ гэхэлэр яг нөгөө би анх оюутан төгсөөл ажил дээр гарахад бас дутагдчихсэн юм нөгөө хамт олонтойгоо хамтарч тэднийхээ бас санаа бодлыг ойлгож нэг зүгт харах нь чухал юм байна гэж бодож байсан. Би болохоор анх одоо MOIST CC систем гэж гараад нөгөө анги гэхээсээ илүү дор бүрнээ өөртөө ингээ хичээлээ сонгоо явцдаг те. Манай ангийн хүүхдэр шал өөр танхимд өөр хичээл үзээ явж байхад би энд өөр хичээл үзээ явж идэг ч юм. Тэр яг цаг үед ороод ирсэн оюутан болоод ороод ирсэн. Тэгээ тэрнээсээ шилтгаалаад за миний нэг хувийн бас цан чанарч байдаг бах. Багаар ажиллах гэхээсээ илүү өөрөө ингээд хийчих гэдэг нэг тийм буруу зуршилтай юм шиг. Тэгээ тэрэн дээрээсээ болоод ажил дээр анх ороод за зайлшгүй энэ багийнхантайгаа хамтарч ажиллахгүй болохгүй маань эднэрийнхээ бодлыг тусгаад ч байд юм уу те. Ингээд явахгүй болохгүй байна гэсэн зүйл надад бас тулгарч ирсэн. Тэгээ нэгдүгээрт тэр маань байна. Бас өөр иймэрхүү өндөрлөлтэй байгаа хүмүүс ч бас байж магадгүй. За 3 дугаарт гэх юм бол мэдээж хувийн нөгөө нэг скил чадамжуудаа л бас сайжруулах бах та. Тэгээ яалтчгүй л одоо нөгөө миний нөгөө хэлсэн амьд харилцаа байхгүй болоод байна гэдгийн тод жишээ нь яг өөрөө бие дааж хийх ажлууд их бий болоод байна гэж харж байгаа. Тийм учраас хувийнхаа тэр скил чадамжуудыг нэмэгдүүлэх баг. Хувийн скил чадамжууд дундаа л хувь хүнд байх хэвээр ор чадварлаа ороо л дээ. Сая хоёулаа зүгээр залуугийнханд хамгийн чухал гэсэн чадварыг одоо нийтээр нь авч ирсэн бол одоо хувийн тал руугаа бүр чиглээд хувийн ор чадварууд гэж яригддаг. Тэгэхээр хонгорогийн хувьд хамгийн чухалчилж байгаа хувь хүн талтай 3 ор чадвар нь ямар ор чадвар байх вэ? За хувь хүн талдаа гэж үү? Миний бодлоор нэгдүгээрт бол тухайн орчин нөхцөлдөө нөгөө тасах гэх юм уу? Тасан зохицох чадвар. Одоо ямар ч ажил дээр гараад ирсэн ч ямар ч одоо нөхцөл байдалд орсон бай. Тэрнээсээ айлуулах хурдан маневр хийгээд буцаад тэрнээсээ гарах те. Тухайн цаг үедээ уусч орох тэр чадамжийг л нэгдүгээрт хэлэх бах гэж бодож байна. Яг одоогийн байдлаар толгоонд орж байгаа нь тэр л байна. Хамгийн чухал нь тэр л бах. Яг одоогийн өнөөдрийн нөхцөл байдал дээр бол. Тэгээ надад бас энэ зүйлүүд заримдаа дутагдах гэдэг талууд нарт өөрт ажиглагддаг. Тэгэхээр энэ дээр бас өөр дээрээ ингэж ажиллах хэрэгтэй юм байна да гэж би өөр бодож байсан. За подкастын төгсгөлд оролцож байгаа зочин болгон нийт төгсөгчдтэй хандаж нийгэмд чиглэсэн эерэг өөрчлөлт авчрах уриалгыг дэвшүүлдэг хонгорогийн зүгээс юунд уриалах вэ? За мэдээж нөгөө байгаль орчны манлайл гэх хөтөлбөр маань хэрэгжиж байгаа тийм. Энэтэй холбоотой хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр болгон байгаль орчны одоо энэ экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, энэ дороотлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж байгаа. Тэгэхээр нэгэнт миний одоо урдаа зорилго тавиад ажиллаж байгаа чиглэл бол энэ хог хаягдлын салбар. Одоогийн байдлаар бол эндээс өөр чиглэлээр ажиллаж байдаг юм уу? Энэ тийм гэсэн бодол одоогийн байдлаар байхгүй. Ямар ч байсан ойрын харж байгаа 5 жил, за магадгүй 10 жилийн хугацаанд ч гэсэн энэ салбартаа л ажиллах байх гэсэн тооцоотой байгаа. Тэгэхээр одоо яг манай EFB төгсөгчд болон одоо сурж байгаа сурагчид, за ирээдүйд сурах сурагчид гэдэг юм магадгүй энэ подкастыг сонсч ивэл
хоккейдлийн чиглэлээр ямарваа нэгэн үйл ажиллагаа төлөвлөж ажиллах тийм сонирхолтой байвал надтай холбогдооч гэж миний зүгээс өсчин сэтгэлээс өсгөр байна гэж. Тийм. Тэгэх юм бол би аль болох тусалж дэмжих бол аль чадхаараа тусалж дэмжинэггүй бол өөрөө хамтраад оролцоод ажиллах бол дуртай явах болоо гэдэг. За маш их баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлаа. Та бүхэнд ч гэсэн цаашдын ажил өсөлтөнд амжилт хүсье. За сонсогч та бүхэнд Зориг сангийн төгсөгчдийн холбооноос байгаль орчны хөтөлбөрийн 10 жилийн хүрээнд зохион байгуулж байгаа Зориг Foundation алумны подкастын 2021 оны эхний дугаартаа бид EFP 9 хөтөлбөрийн төгсөгч хонгорыг урьж оролцууллаа. За энэхүү подкастаараа дамжуулан бид EFP төдийгүй Зориг сангийн төгсөгчдийг хооронд нь холбох, за хэрэгжүүлж байгаа төсөлбөрүүдийг нь бол танилцуулах, за мөн байгаль дээлтэй дадал зуршлуудыг олон нийтэд түгэх зорилготой юм аа. Ингээд дараагийн сарын шинэхэн дугаараараа иргэн уулзтлаа. Түр баяртай.